За сайн байцгаана уу. Мөнгө эрдэнэ гэд миний нэг хуурай дөө байсан нөхөр намайг нөгөө техникийн спиртээр найруулсан арх зарж гэн гэд нөгөө миний нэг үзүүлээд байсан хоёр архийг машиныхаа юурууч хийгээд байгаа хийгээд тэгээд намайг юм муухай гүтгээд байгаа юм байна л дээ. Мөнгө эрдэнэ тий чи ийм муухай түгжил, худалч, хулгайч, гүтгэгч тийм муухай зангаа нэрэ баян ингэж харуулж ингэж явах юм да тий. Энд чинь арай хитэрж гэн мөнгө эрдэнэ тий. Мөнгө эрдэнэ миний энэ яриад байгаа энэ болжмортой арх гэд тийм үү. Нөгөөх нь нөгөө Пят Ойзер 5 нуур гэд арх тий. Энэ хоёр чинь Монгол улсын хил гайлаар орж ирээд тийм үү мэрэгжлийн хяналт үзэж шалгаад лиценз зөвшөөрлөө аваад албан ёсоор оруулж ирж байгаа тий. Тэгээд дээр нь хинч өнөөдөр ингэж юу гэдгийг техникийн спиртээр одоо арх найруулж хүн хордуулахгүй тий. Энэ чиний тэр муухай гүтгэлгэнд итгэх хүн байхгүй мөнгө эрдэнэ тий. За мөнгө эрдэнэ тий. Одоо хангалттай би одоо чиний имийг нэг тоодгүй ингээ хаяад яваад байдаг те. Чи зөндөө намайг одоо гүтгэлээ те. Мөнгө эрдэнэ. Би чамд нэг ч гай болоогүй. Би чамд ямар ч одоо өглөг байхгүй чамд те. Би чамд тусуулж явсан. За юу мөнгө эрдэнэ те. Түүнээс ш би чамд хизээч гай болж байгаагүй. Би чамайг юугаар ч яаж хохироогоогүй. Би чамайг зөндөө олон хүнээс одоо хамгаалж явсан те. Би чамд одоо чиний улыг те чиний өр төлбөрийг чинь би зөндөө төлж явсан. Чи одоо ч надад 10 сая төгрөгийн өртөө чи өгчгүй байгаа. Би авахчгүй угаасаа тий. Чи угаасаа мөнгөө өгөхгүй гэж над руу дайрсан байгаа үсттэй бодвол. За тэр мэс чинь өнгөрсөн тий. Буйнаараа болог тий. Тэгээ мөнгө эрдэнэ. Би нэг л зүйлийг хэлье тий. Би одоо ингээд нэг хүмүүсийг тий метилийн одоо ийм техникийн спиртээр хордуулад тий. Тэгээд байгаа юм байхгүй шүү тий. Хоёрдугаар те намайг одоо ингээд юу гэдгийг нэг архины ингээд зураг үзүүлчихээр арх үзүүлчихээр ч юм уу би нэг арх балгачаар намайг дуурайгаад архинд орчдөг тийм тэнэг хүн энэ хорвоо дээр байхгүй. Арх уудаг хүн бол уудагаараа л уун. Энэ дэлхийн нийтээр энэ арх гэдэг юм чинь хэдэн мянган жил хэрэглээд ирсэн те. Тэгээ соёлтойгоороо хэрэглээ соёлгүй соёлгүйгаараа л ингээд явж ядг юм. За юу. Тэгээд ер нь хүнд чинь арх хэрэглэх ийм юм зөндөө гардыг одоо уул усаа тахих ч юм уу те одоо энэ 8 сарын 2-нд манай далайн ээжийг тахин ирж байгаа бүх хүмүүс архитай ирнэ за юу те харин ирүүл одоо энэ болжмор ч юм уу тэр Пят Ойзер гээд рекламдаад байгаа миний гинүү одоо те тэрийг аваад ирчээрээ те сонголт ерөөсөө сонголт алийг авмаар байна хүн авна л үз алийг уумаар байна уун л үз те ахтай ч юм уу аав ээж хаа нэг газар нэг найзтайгаа уулзахтаа хүн нэг шил юм нэг коньяк нэг юм бариад очдөг тийм биз дээ. Одоо энэ би энэ бааз дээр амарж байна. Энд ирж байгаа залуучууд болгон орой болгон над дээр нэг шим барьсаар орж ирнэ тий. Гүнээ ахтайгаа сайхан танилцтай сайхан амарлаа танд гээд ингээл тийм үү танилцъя гээд ингээл тий. Бүгд бариад ирнэ. Тэгэл би аваад ямар ингээл уугаад байх шүү дээ. Ингээл өө за баярлалаа гэж тавьчих. Одоо баг тэрүүгээр тий бүтэн баг ингээд авдар дүүрэн одоо арх коньяк юу юм одоо юмтай болчлоо. Та энэ болжмортой арх уугаад иддэг юм шиг байна лээ. Танд болжмортой арх авчирлаа ч гэнэ. Пят Ойзер та хэрэглээд идэм байна лээ. Пят Ойзер аваад ирлээ гэл ингээд те 5 нуур энтер гэл. Залуучууд ийм л гоё байна штэ те. Энд одоо ууж согтоод танаас болоод ингээд архинд орчлоо гэж байгаа хүн нэг ч байхгүй шүү. Тийм хүн байдаг бол хэлчээрээ те. Судалгаа бай, баримт нотлогоо байвал хэлчээрээ те. За нэгдүгээр тийм байна. Хоёрдугаарт одоо би мөнгө эрдэнэ чиний талаар ярий. За мөнгө эрдэнэ чи үнэхээр төгжил үнэхээр худраггүй юм аа нэрэ те. Залуучуудаа те ийм мөнгө эрдэнэ шиг ийм хүний үнэргүй те ийм хүн хог те ийм худраггүй төгжил байж болохгүй шүү те. Би одоо амьдралдаа тийм нэлээд олон тийм худраггүй залуучуудыг харсан. За тэрэн дотроос бол энэ мөнгө эрдэнэ бол зүгээр те төрүүлэх юм байна лээ шүү те. За би энэ 2-3 жишээ хэлнэ те та нар бас нэг сонсчоороо те. За мөнгө эрдэнэ бол намайг нэлээд олон жил дагаж явсан тий. Тэгээд гимгүүл одоо бас тий надад хэрэг гарахаар би мөнгө эрдэнэ туслаад дэмжээл явдгийн тий. Ямар би мөнгө эрдэнээс авах тус одоо мөнгө төгрөг юм байхгүй шүү дээ. Одоо хүн ойлгомжтой хинээсээ яах уу гэдэг нь тий. Тэгээ би хэзээ ч энэ мөнгө эрдэнэд гим хорволж өрөөсөө яваагүй тий. Тэгээд нэг ходроггүй жишээ би ярил л да.
Мөнх Эрдэнэ нэг өдөр намайг дагаад миний нэг хэдэн нэг сайхан найз нар 7 хоногт нэг удаа цуглаж 13 тоглолтын. Тэгээ яг улан томолтой Монголдоо ер нь дээгүүр орох болов гэж би бодож байна. Тэгээд Мөнх Эрдэнэ уул молыг би хийж өгсөө гэсэн. Тэгээ молтраад гарсан хэдэн сая төгрөгийн өрөнд ороод тэгээ бүгдийг би хариуцсан шүү дээ. За тэгээ тэнд байсан хүмүүс бүгдээрээ тэгсэн. Наад балаа юм а яах чинь давчирж байгаа гүн далаа гэлсэн. Тэгээ би тэгсэн. Үгүй яах те тэгээ гайгүй үсттэй чинь намааг юм чинь гайгүй үсттэй. Би хариуцъя. Энтергээл би батланд бараг даасан байхгүй юу. За тэгсэн чинь нэг хоногийн дараа манай тэр гол тэр рестораны эзэн хэлж байна. Хөөе гүнээ тэр Мөнх Эрдэнэ чинь лайв хийгээд одоо ерөөсөө намайг ингэдэг тэгдэг гээд баах юм ярьсан байна гэдэг. Хөө юу гэсэн үг юм бэ гээл те. Тэгээ би тэр Мөнх Эрдэнэний фэйсбુક руу нороо харсан чинь нэрээ нөгөө болсон явдлыг чинь нэртэй устаа бүгдийг ярьж гин те. Хэвээ муухай санаа зовоод палт гээл явж байгаа юм. Найз нөхдийнхөө өмнө одоо хэвээ баларж байгаа юм чинь би одоо хариуцлагагүй те. Нэг юм балаа юм дагуулж ордог те. Тэгээ би бүх найз нөхдөсөө уучлалгуулсан дахиж энэ балааг энэгээр хизээч оруулахгүй гэсэн. Тэгээд би Мөнх Эрдэнэд залгасан. Мөнх Эрдэнэ чи яагаад байгаа юм бэ? Юу болоод ингэж байгаа юм бэ гэсэн чи хаста гүнэха ам халаад хэлчих юм болчих гэдэг. За чи наатахаа устгаараа болоороо хөө ямар хэвээр амар би хэвээр айгүй байдалд орлоо найз нөхдийнхөө өмнө гээл би тэгсэн. Тэгэл би ер нь Мөнх Эрдэнэс чи одоо зай барьж эхэлсэн шүү дээ. Ер нь энэ ч өстой нэг муухай төгжил гар юм байна да бас. За яг бусд хүмүүсийг төгжилдэг янз бүрийн юм дөндөө сонсогддсон байна лээ Мөнх Эрдэнэ тухай. Би бол тэгтэн өмөөрөөл намайг арай ингэчихгүй байх гэж би бас бодож явсан л та тий. Тэгсэн чинь тэгдгийм тэгсэн л те. За тэгээд дараа нь бүр зөндөө муухай юм болсон. За тэгээд байж исэн чинь нэг өдөр Шунхлагийн Бат сайхан залгаж байна те. Гүнээ тэр Мөнх Эрдэнэ гэдэг дүү чинь одоо миний талигач ах махын нэрийг гаргаад ингээд баах юм яриад байна те. Тэгээ манай ээж тэрийг сонсоод бас сонин монин болоод байна. Чи тэр Мөнх Эрдэнэтэй хэлж өгөөч гэлдэгчгүй. Наад Мөнх Эрдэнэ чи миний үгийг авахгүй бахоо эртээр ийм муухай юм болсон ингээ би тэр явдлыг ярьсан чинь тийм үү өстой ходроггүй гар юм а те. За яг гэхдээ чамайг дагаад яваад байдаг юм чинь чи нэг хэлж өг гэх. Тэгэхээр би үгүй би хэлэхгүй би юу яахгүй. Би харин та хоёрыг уулзуулъя гэдэг. Яг би хэлэх нь хэлсэндээ Мөнх Эрдэнэ чи наатахаа болчих муухай байна гэд. Тэгээ Мөнх Эрдэнэ Бат сайхан хоёрыг би уулзуулсан штэ. Тэгээд одоо Бат сайхныг дагаад хонжгийн долоогоо л явж байгаа гэж сонссон. За тэгээд удаачгүй байсан чинь нэг өдөр энэ Мөнх Эрдэнэ чинь шоронд орчвоо хөрхий. За тэгээ шоронд орохын өмнө би одоо тэр Мөнх Эрдэнэийг зөндөө хамгаалсан. Тэр шүүх хурал болоход нь л очоод хоолоогоос өтөл хашгирдаг Мөнх Эрдэнэийг хэтрүүлж ингэж гэж ярьдаг. Арчилсан намын залуучууд бүгдээрээ мэдэндээ гүн далаа ямар их тэнд хүч гаргаж очиж тэгээд цаг заваа гаргаж хоолоогоос өтөл Мөнх Эрдэнэний төлөө ашиглаж ирснийг. Шоронд ороход нь би бас одоо эргэж очоод бүр лайв мэв хийсэн шүү дээ. Тэндээс Мөнх Эрдэнэийг тэгж гээл те. Бас дансанд нэг ганц 2 сая төгрөг хийгээл ингээл те. Би сэтгэлээсээ л байсан те. За тэгсэн Мөнх Эрдэнэ маань яах вэ тэгээд шоронгоос гарч ирсэн те. Мэдээж одоо шоронгоос гарч ирэх гэж бодвол одоо 77-оор бууж өгч те. Ам өчгөө өгж л гарч ирсэн байлгүй бодвол те. За ингээд энэ хүн одоо бүр өмнөхөөсөө бүр өөрчлөгдсөн. Амар болсон. Бүр хүн шиг одоо араатан шиг болсон энэ хүн чи. Яасан гэж нэг өдөр над руу дайраад эхэлсэн. Бүр ингээд ил цагаан лайв хийгээд намайг одоо гүтгээл ингээд доромжлол эхэлсэн. Би бүр бас гайхсан. Гэхдээ одоо бүр над руу дайрна гэж одоо энэ хүн байх уу те. Ингэж явж исэн хуурай дагаж явсан ах руугаа ингэж дайрдаг гэсэн муухай юм да гэд би өөрөөсөө гомдсон нэрээ те. За бос түүний тухай ярьсан юм өмнө би бүгдийн за яах байх одоо тэгэл ам нь халаад өнгөрсөн юм байгаа. За тэгээ би Мөнх Эрдэнэд ууцсан хөө чи яаж байгаа юм бэ гэд те. Одоо бас нэг уучлаарай гэх юм болов балий гэх юм болов гэдгсэн чинь өө ёстой урдаас ёстой солиорч өгсөн бүр те. За тэгээд би за энэ ч ёстой угаасаа л тийм хөгийн амтан навшийн адгийн хүн хог те. Ийм л юм байна дөө гээл те. Тэгэл би тэр муулцаад тэгэл би чи одоо энэ хүний чинь бас хариуг нь өгөн шүү дээ. Хүн над руу дайраад ахаар тэгээд нөгөө нэг дүү мүүтэйгээ нэг тэрүүм төгрөгний
вогооны одоо ёстой галбын говийн юм шахаа тэр нь одоо байж байгаа хэрэг мэрэгэн ч гэсэн те үүсцэн байгаа юм байна лээ шүү дээ. Бас нэг аргаар замхруулчаал зогсоочоод байж байгаа юм байна лээ. Тэ. Тэр мөрийн яриад ингээ боо юм болсон. Тэ мөнх эрдэнэ чинь над руу залгаад гүнээ ахаа одоо тэ та наатахаа болчихооч арайчтай мэрайчтай тэргээ тэгээдсэн. Би тэгэхээр л гэсэн оо чи уучлалгоо гэсэн юм бэ. Чи уучлалгоо гэсэн. Уучлалгоо гоохгүй л байсан. Тэгсэн мөртрөөл яриад ингээл байгаад байгаа байхгүй юу. Тэгээ би тоогооч гэхэд уучлалгоо гэж өөрөө хэлэхгүй. Угаасаа энэтэй ярих сонирхол байгаагүй те. Тэгсэн чинь нөгөө Бацаахан маань бас уцтжээ над руу. Хөөе гүнээ мөнх эрдэнэ та одоо юу ачиж те болчул зүгээр байна те. Ингэж муухай муудчихаар болчул зүгээр байна те. Тэгээд та нэг уулзчаач гэд ингээ болдгоо. Тэгээ би бас нэрээ ч одоо хэрүүл хийж хахаар болчихсон зүгээр юм болов уу би бас бодлоо. Би ч уг нь хатуу байсан шүү дээ. Уучлалгоохгүй бол ерөөсөө яахгүй гэд те. Тэгсэн чинь тэгээ мөнх эрдэнэ чинь би тэгээд за тэгвэл би уулзъя гэсэн. Бацаахан тэгж хэлсэн. Тэгээ Бацаахан цаадахтайгаа холбогдоод бодоод энэ Бацааханаас ярьсан байгаа биз. Гүнээтэй та хоёр найзам чинь уулзуулаад өгөөч гэж. За тэгээд мөнх эрдэнэ чинь манад нэг сүү ярьсаар ирсэн. Тэгээ эрэхтэй бас тэгээд нэг уучлалгуугаа сайхан сүү өгөөд тэгээд Монгол эрчүүд чиг тэгээд би нэг коньяк жилөө юм өгсөн шүү дээ. Тэгээд нэг гоё салж байгаа юм байхтаа л гэж би хөвдөө бодсон. Тэгсэн чинь тэгэл тэрнээс хойш одоо ингээл над руу янз бүрээр л ингээл дайрал байдсан байна лээ. Тэгээ би бас аяа хариуг нөгөөл сууж идэв. Би угаасаа наадахны шин тэр муухай тэр хулгайч өөрчин балиар ийм төгжил ийм муухай зангийг мэддэг болохоор заа гээл те. Тэгээд одоо уулзаад тэгэл сүү барьж ирээд маргаашнаас нь нөгөө дөрөөс нь дахиад над руу дайрал эхэлт юм байна. Ер нь тэгээд амар муухай тийм муухай төгжил ийм муухай залуу юм бэлээ дээ. Тэгээ залуучууд минь те ийм муухай худрахгүй битгий байгаараа те эргээд уулздаг нүүр шүү. Ястай нөгөө уулзахгүй гэсэн хүнтэйгээ өлийн даваан дээр өстэй хүнтэйгээ таардаг гэдэг үг байд юм байна лээ шүү. Одоо гэр бүл те ах эгч нартайгаа сайхан тэ найз нөхдөөгөө гоё байгаараа тэ хүний итгэл алдаж болохгүй шүү. Тэр тусмаа өстой тус болж явсан өөрийнх нь төлөө гэж явсан ах нарынхаа тэ хүнийхээ итгэл найдварыг алдаж өрөөсө болохгүй шүү. Энэ мөнх эрдэнэ шиг юм хүн хог байж болохгүй шүү тэ. Үнэхээр одоо би нэрээ одоо өстой гомдлоо гэх нь хаашаа юм тэ. Яа тэ хүн бас ийм муухай байх. Тэгээд одоо нэг тийм шодрог хүний төс царай гаргах гэдэг ингээд мөнх эрдэнэ чи шодрог хүн бишээ чи хогийн амтан те чи Монголын төлөө явахгүй чи өөрхий арга барсан те чи амтан хүнээс гуйлггүйсэн гуйлах чинь те амтан хүнийг одоо эркэтлсэн те чи нэг магадгүй ингэж давхиж байгаа нэг гişүүн болж ч юм уу одоо яах гэж нэг те чи тэгж амьдрах гэж л яваа тийм хөөрхий нэг те амтэн штэ чамааг бол би мэдчихэж штэ хөөрхий амтэн одоо ингэж байгаа танигдж байгаа нэг ингэж Монголын ард түмний холигдж байгаа нэг гişүүн болчихсон гэж л бодож яваа ч юм уу улс төрөл явж байгаа тийм л нэг амтэн штэ хөөрхий амьдрах арга чинь тэр штэ өөрөөр чи яаж амьдрах вэ хөөрхий минь те надад бол тийм хэрэггүй шүү мэдөө мөнх эрдэнэ те би бүр те бизнесмен гэдгийг чинь би өөр оюутан байхдаа 88 онд бүр тасартраа баян болоод 90 онд 190 бенз Монголд ганцаараа унж явдаг тий 98 онд би их хурлд орохоос өмнө нэг лаки төвгээд нэг юм байшин өртөр барьчихсан тий тэгэхэд энэ манай МСС чинь төрөөсийн байранд байсан юм шүү за юу тэгэхэд би хийдэг юмаа хийчихсэн тий улс төрд би хэнийч одоо боксыг долоож яваагүй тийм биз бизнест ч би хэнийгч гуйж яваагүй би одоо энэ элбэг дорж юу бат тулга одоо энэ бусад нөхдүүдээс албан тушаал элдэв одоо юу гэдгийг тендер мөнгө төгрөг юм би нэгнээс нь юуч гуйж яваагүй би өөрөө өөрийгөө аргалаад ингээд ирчихсэн те ийм хүн шүү те тэгэхээр чи өтөрийн хооронд өдөр шинжиг зөрөө байгаа те тэгээ би тэгж нэг тийм худрахгүй юм хулгай лойрын юм хийдгүү дургу заа юу те тэгээ одоо би бас саяхан энэ бөөм витамин гэдэг ийм сайхан витамин энэ магнез шүү те магнезиум комплекс хамгийн сайн шүү 15,000 төгрөг гэж байгаа те энэ бас 15,000 төгрөг энэ D3K2 бөөм витамин энэ миний охины нэртэй ийм брэнд одоо гаргаад ингээд зарж байгаа тэгсэн хүмүүс тэгнэ одоо бараг л ингээд ийм хямдхан юм чинь бараг хулих байгаа гэдэг гүн далаа хүн хулихдаггүй хулгай лойвер хийдгүү те харин намайг
маш ихээр гүтгэж доромжилд юм шүү те. Тэгээ үнэхээр одоо би хулгай ловер одоо юу гэдгийг хүн амьтны гомдоосон ингэсэн дээрэмтсэн ингэсэн болвол те тэр шүүх цагдаадаа өгөөрөө нэг ч тийм байхгүй шүү. Гүн далаад нь тийм байхгүй те. Ёстой мөнчгөрөөр өнөөдрийг хүртэл би явж байгаа шүү те. Тэгээд би одоо юу гэдгийг одоо ингээд энэ болжмортой арх гэдэг чинь те юу шүү. Энэ нөгөө нэг техникийн спирт биш шүү те. Тэр Пят Ойзер 5 нуур энэ чи одоо техникийн спирт арайчтэй те. Одоо тэгдэг тийм хүн те юм байхгүй. Би уугаад үтсэн хэд хэдийг л бас зөгцөн найз нартайгаа найз нар бид нар яагаачгүй те. Тэгээ намайг одоо ингээд нэг арх марх гаргаад үзүүлчихээр архинд орчдөг тийм тэнэг хүн энэ хорвоод байдгүй байх те. Зөв хэрэгэл соёлтой хэрэглээд тэгээ арх мархаа тэгээд энэ уул ус юмда өргөөд 8 сарын 2-нд далайн ээжийн тахилга анх удаа төрийн тахилга болно. Нэг одоо болжмор тоо арх Пят Ойзер аваад ирээрээ нөхдүүдээ те. Далайн ээжтэй. За ингээд энэ том сургамжшүү залуучуудаа те. Ер нь их гоё бусад хүмүүстэйгээ гоё хүндэтгэлтэй харьцаж шударгаар тийм биз им гоё яваараа мөнх эрдэнэ шиг им хулгайн замаар те түгжил замаар те гүтгэлгээр те ийм хуурамч замаар те мөнх эрдэнэ чинь яг хуурамч итгээд штэ өөрхийн амьдрах гэж яваа бас л нэг тийм зайны гар гэдэг шиг ийм л нөхөр штэ те. За баяртай.